Залуу хүү Кей өмнө сүнс байдаггүй гэж боддог ингийн л нэг ахлах сургуулийн хүүхэд байсан юм. Тэр байшинд очиж ёр бусын охинтой уулзрах хүртлээ. Энэ Метапиус Дэнчэс. Хараал ицсэн үйл явдал Япон хотын хаанагтай болчихсон юм. Нэгэн охин шавар буурхан эвдэлж байх нь тэр. Тун хачирхалтай үзэгдэл нэгэн сургууль руу шилжнэ. Нэгэн залуухан хүү урагшаа үг хэлж өөрийнхөө илтгэлийг тавина. Тун гунигтай. Тэр илтгэлээ тавиад дуусныхаа дараа найзтайгаа буу хална. Цаг хугацаа харавсан сум шиг өнгөрч 2 жил аль хэзээ өнгөрчихсөн байдаг. Хүү найзтай болж чаддаггүй. Учир нь хүүтэй найзсан бүх хүмүүс учир битүүлэг байдлаар гинтдэг юм. Тэгтээ хүүд нэг найз байгаа. Энэ бүхэн тийм ч чухал биш. Хүү тэр найзынхаа очих үед амьдрал нь тэр чиртээ оронгоороо өөрчлөгдсөн юм. Нэгэн сонин царай зүстэй охин өрлөнд харж байлаа. Тэр охин найзалж ихэлх үдэ гэж ихлэнэ. Охин тоглоом нь туулайтайч туулааныхаа хүзэг хуг мушгаж яг алж байгаа юм шиг сонин мушгах юм. Охиноос жоохон залуу хүү имэж байлаа. Сонин охин хүүгээс надтай хамт сүнс ангуучлах уу гэж шууд асууна. Хүүч дотроо ууг нь өөр зоригтой энэ газар ирчихсэн. Охиныг хараад бодол нь аль хэзээ өөрчлөгдчихсэн байдаг. Тун газгүй байна да. Тэгсэн чинь нөгөө шаргал үстэй охин буюу Айкотэй тэгэлтэй гэж хэлээд нөгөө гурав чинь ам хумгийн машин цугаад нэгэн сүнстэй гих газар руу очино. Тэн нэгэн эмэгтэй хэсэг бүлэг хүмүүст аимшигтайгаар алуулж байсан юм байлээ л дээ. Тун аимшигтай. Ёжо гих охин үнэхээр тэр өмнө нь алуулсан эмэгтэйтэй уцаар яриад байдаг. Ёжо охин зүгээр нэг хачин охин биш болтой. Тэр туулайгаа уцсны бүхээг рүү шидэв. Тэгсэн чинь туулай бүр шаар шиг хийлэгдэж байгаа дэлбэрчхэв. Бүхээг нэлт цус болчихдог. Тун сонин мэдээж энэ бүхэн бол хүүгийн хувьд хачирхалтай сонин үйл явдал байсан учраас буцаад гэртээ очисон хойно дахиад та хоёр шиг гажимтай хизээж ярихгүй гэж хашгирч уурлав. Энэ бүхэн учиртай байдаг. Айко Кей хүүд бүх үннийг хэлнэ. 2 жилийн өмнө Його гэр бүлээ алдчихсан юм аа. Тэрнээс хойш тэр өгсөн хүмүүсийн байгаа газар очиж ээж авыгаа олно гэж хайдаг болчихсон гэж хэлнэ. Його охин ер нь ээж автайгаа цуг байхдаа л хар сүдэр шиг зүйлсийг байн хардаг байсан аж. Тэр айж байсан ч дотроо хилээ хатсан юм байлээ. Дуугаал байна. Учир нь охиноос өөр хүн тэр зүйлсийг огт харахгүй байдаг нь өрөвдмөр. Чи чараа хар сүдэр хараад ээж авч итгэхгүй байгаа юм биш үсттэй. За тэр чи яг нэг өдөр Його охин гэр бүлийнхэнтэйгээ хамт машинд явж байсан чи яагаад ч мэдэхгүй. Том машин огцон машинаараа дайрснаар автаа осол болж охин гэр бүлийнхээ гишүүдээс алдчихсан юм байлээ л дээ. Охин тэгтээ бас их сонин зүйл харсан. Охины ээжийнх нь сүнсийг нэгэн харанхуй сүнс аваад явчихсан аж. Хачирхалтай нь маргааш нь дахиад нөгөө газар руугаа манай гурав очив. Шууд Кейинг татаж байгаад яг л алхаар шахнаа. Хоолойг нь ороож яваад Його залуугийн амийг аврах гэж уцсны бүхээг рүү хамт орон өмнө нь нэг туулай чихмэл авч явж байсан болтой. Одоо муурны чихмэл мөн чихмэл дотор гар утасны хэсгээс хийчихсэн байлаа. Тун сонин. Ямар нэгэн учиртай болтой шүү. Охины бариад байгаа нөгөө чихмлээс өөр зүйлс тасар татаж байх нь мөн хачирхалтай. Мэдээж хэрэг Кейг чавна уцсны бүхээг дотор байгаа сүнсийг тасар татаад байгаа юм шиг байгаа юм шүү. Тун хачирхалтай. Бүх зүйлийг гайхсан Кей яхаач мэдгүй байтал нэг л мэдхэд маргааш болно. Маргааш нэг бунхантай сонин газар манайхид дахин очив. Нэг зан үйлд оролцсон. Бүх зүйл дууссан хойно хөгшин эмэгтэй 2 охид нэгэн буу байгууламж доор байрлах аимшигтай газрын ярьж өгнө. Зөвдөл Кей рүү шилжихэд Кей хүү газраас нэгэн бам руу шалав. Үзэгдэл буцаад нөгөө хөгшин эмэгтэй рүү шилжихэд хөгшин эмэгтэй түүхээ
үргэлжлүүлэн ярина. Тэр газар маш их хүүхэлтэй байдаг юм. Харин хүүхэлдэйг барих юм бол өөрөө хүүхэлтэй болж хувирж орхидог гэж аимшигт түүхийг хэлнэ. Яг энэ үеэр Кей хүү аль хэзээний эмээгийн яриад байгаа хүүхэлтэйг бариад авчихсан сүнсээ соролж байдаг. Үнэхээр азгүй. Энэ удаа өөхөх шахаж байгаа хүүд дахиад л охин гарч ирэн амийг нь авна. Дараа нь сүнсэнд нь дахин энгийн хүнээр битгий оролдоорой гэж нөгөө сүнсэж хэлв. Энгийн хүмүүсийг оролдоод байвал чамааг би ална шүү гэж зоригтой нь аргагүй хэлнэ. Бүх зүйл сайнаар төгсөн манай гурав буцаад гэртээ ирнэ. Харин энэ удаа хүү аимшигтай зүйлсийг мэдэж авдаг. Йогогийн өрөөнд үч төчнөө хараалт хүүхэлтэй болон эд зүс байх нь маш аимшигтай. Кей үхтлээ. Кей ер нь өөрт нь тохиолдож байгаа зүйлсээс айгаад байдаг учраас дараагийн өдөр хамт сүнс ангуучлахаар явхаас татгалзнаа. Айко Його хоёр машинтайгаа цуг дахин нэг сүнстэй хийд дээр ирнэ. Хаа сайгүй боддаагийн хөшөө байх нь тун аимшигтай. Ер нь бол Його ганцаараа маш их хараал сүнснүүдтэй тулдна. Гэвч энэ удаа сүнснүүдийг дийлдэггүй. Айкодо нөхцөл байдлыг буруугаар эргэж байгааг мэдсэн учраас Кей дээр очиж тусламж гуйна. Кей надад ямар ч хамаагүй гэж хэлнэ. Тэгтээ Кей сайн залуу учраас охиныг өмнө нь өөрийг нь 2 удаа аварч байсан учраас охиныг аврахаар очино. Кей маш их сүнснүүдийг олж харж айж байсан ч Йогог аврахаар нэгэн сэтгэл шулууджээ. Манай гурвч амжилттай машиндаа сууж тухайн газараас зугтаж чаддаг. Його сая болсон үйл явдал сэтгэл нь нилээд хөдөлж маш олон зүйлсийг Кейд хандаж хэлнэ. Ер нь бол Айко гартаа байнга бэлээ зүгээд байг нь гар нь бас нэг хараалаас болоод сонирн болчихсон байдаг. Мөн Його нөгөө ээжийнхэн сүнсийг аваад явчихсан чөтгөрийг олох гэж л хичээж байгаа гэдгийг хэлнэ. Бас ангуучилдаг болсон осол болоход нөлөөсөн харанхуйн сүнсийг олохын төлөө гэдгээ хэлнэ. Дараагийн өдөр нь дахиад нэг ээлжид хараалт сүнсний ан дээр манай гурав нэгэн их сургууль руу очив. Нэг сургуулийн багш нэгэн сонин хуурцаг тоглуулж байх юм. Хуурцаг асахад нэгэн хүү сандал дээр ганцаараа сууж байх нь маш их дээрлэхүүлж байсан учраас сүүлдээ гүн стресст орж өөр дээрээ бензин асгаж байгаад шатаагаад амиа хоолчихсан байлаа. Ер нь бол энэ сүнс шатаж өгсөн учраас дараагийн шатаж өгөх хүн нь Кей болчихсон байдаг. Манай гурав нэгэн хайрцаг дотор вүдүү хөөгөлтэй хийж байгаад хуурцагнда байгаа хараалтыг арилгахнаа. Тэгээд итгэс сүлдээ Кей ямар ч хувцас өмсөхгүй зөвхөн гар хэсэгтээ хувцас өмсөж хараалыг зөвхөн тэр хэсэг шилжүүлж чаддаг. Кейийн гар шатсан ч Кей амьд үлдэж хараалыг манай гурав эвтэйхэн аргалж чаддаг. Ер нь бол хөөрхий хүү маш их дээрлэхүүлж байсан учраас амиа хорлож өгсөн юм байна лээ л дээ өөрийгөө шатаагаад. Амьдтай бие битгий дээрлэж байгаарэ. Тэгвэ сүнсэн чамайг өршөөгөө авахар буцаад ирж магадгүй шүү. Иннээс гадна Айко нэгэн нууц байдаг. Кей хүүхэд байхдаа нэг ч найзгүй найзсан ч найз нар нь гэмтээд байсан их учиртай байж магадгүй. Кейн хүүхэд байхын зураг нь Айкогийн өрөөнд маш олноороо байх юм. Мөн хажууд нэгэн хар энерги Кейтэй цуг хамт байх нь бас хачирхалтай. Энэ найз нөхөдгүй байдал нь тус болохын тулд Айко Йоготой хүмүүстэй найз болох уулзалт зохион байгуулна. Уулзалт ихэндээ аятайхан байж байтал нэгэн үл мэддэг залуу Кей лөө хурж ирээд өөрийгөө танилцуулаад хоёулаа найзууд болох уу гэж асууна. Кей шууд зөвшөөрч машиндаа сууж хамтдаа явна. Бүгд явж байхдаа сүүлдээ танилцсан залуу нэгэн аимшигын түүх ярихаар санал болгоно. Бусдын нэрийг сонсож нэг хэсэг бүлэг хүмүүс нэгэн газар очиж аимшигтайгаар өгсөн. Тухайн ярианд Аяга гэдэг нэртэй сурагч байсан гэж хэлдэг. Кей саяны ярьсан түүхэнд таалагдахгүй нэг л эвгүй мэдрэмж өгнө. Його өөрийнхөө нүдний чадвараа Нагая энгийн хүн биш гэдгийг мэдээд хамаг чадлаараа Кейийн байгаа газар руу явлаа. Кей аль хэзээ хүлүүлж гисэн яг алгуулах гэж байтал Його гаднаас орж ирж амждаг. Його Кейийн аварч чад. Харин тэр залууг огт аврах боломжгүй. Учир нь доторх сүнсийн жөтгөр аль хэзээ ч гэсэн аимштай үнэн гэлнэ. Мөн хоёр энгийн хүмүүсийг ч аварч чаддаг. Кей найстай болох гэсэн биш танихгүй хоёр хүний амьдралыг үгүй хийх гэж орхих шахсандаа их гимшнэ. Маргааш нь Айко Його Кей гол орно. Маш их стрессцэн учраас сайхан загас барьна. Нилээд олон загас барьна. Оройн хамтаа барьсан загасаас шаарж гайхалтай сайхан хамтаа хоол иддэг. Гэхдээ энд ирсэн зорилго нь бас л зүгээр зохиолт биш байдаг. Яг үнэндээ оройн нэгэн сүүдэр
гүүрнээс үсэрч дараа нь манай эдийн байгаа майхан руу багаар алхаж явартна. Айкогийн бие рүү ерөнхийдөө бол сүнс орчихдог. Энэ бүхэнд яг үнэндээ загас барьж байхад йогийн төлөвлөгөө зохиогдчихсан байдаг. Нэг биш нэлээд олон сүнс нар энд байгаа гэдгийг його мэдэж байсан бөгөөд бүхэл сүнсэд зориулсан өрх буюу хүүхэлтэй бэлдэж тавьсан байлаа. Мэдээж өрхөнд бүх сүнснүүдийг оруулсныхан дараа утсаараа Айкогийн биед байсан сүнсийг устгаж чаддаг. Маргааш нь Айко його Кей дахиад нэг анд гарна. Сүнснээ. Манай гурав зандаа нэгэн эвгүй толгойн доошоо харсан хар дарсан зүудний аимшигтай сүнстэй таарна. Гэвч тэрнийг сүнсийг нэг тоохгүй юм бодлоо його нэгэн бомбрушин дотроо хийчихнэ. Одоо ч бүр амар болжтэй. Орой болж Кей нэг л тавгүй байдаг хойноос нэг юм хараад байгаа юм шиг, усанд орохоор хажууд нэг зүйл зогсоод байгаа юм шиг. Кейн бид ерөнхийдөө бол сүнс хорогдчихсан байдаг. Оройн Кей унтаж чадахгүй, хөдөлж чадахгүй тэ нэг хөшчихсэн юм шиг тийм муухай мэдрэмж аваад зовж байхад нь його юу ч болоогүй юм шиг бомбрушныхаа ачаар сүнсийг бүр өчггүй аргагүй байдлаар оруулчихсан заяа. Барьж явснаа. За айтайхан байгаарэ гэдэг нэг бомбрушин дотроо хийдгээрээ хийгээд өрөөлгөө авч орноо. Ингээд л болоо. Маргааш нь Кей сургуультаа очино. Мөн сургууль дээр нэгэн шинхэн охинтой танилцах бөгөөд охины нэрийг Ария гэдэг. Охин өөрийгөө учир битүүлэг байдлаар сүнстэй холбоотой. Мөн ах нь нас барчихсан. Тэрнээс гадна нэг бос удаа сүнс хөлийг нь бариад унаж байсан гэдгээ хэлнэ. Ария Кейг сүнснийг устгах його гэдэг найз руугаа авч явахаар шийднэ. Йогод уулзсныхаа дараа його үнэхээр л сүнс Ариаг дагаж явдаг гэдгийг хэлнэ. Нэг биш хоёр сүнс. Нэг нь ахыхын сүнс бол нөгөөх нь цагаан өнгийн сонин сүнс байх нь тэр. Його тэгтээ ядах юмгийн хоёр сүнсийг бомбрушин дотор хамгаалж чаддаг. Ингээд бүх зүйл амар тайван болчихлоо гэж уг нь бодно. Учир нь охины нүдэнд байсан 5 хушуун тэмдэг алга болчихдог юм. Тэгтээ бүх зүйл буруугаар иргэнэ. Його өрөөнд нь байдаг бомбрушуудын заримыг нь толгойг нь тастаад эвдэлчихсэн байд. Його энэ үйл явдлыг хараад Кей танжин Ария аюулд орчихсон гэж хэлээд хамтдаа Аригийн гэрт хамаг байдгаараа хурдлан очино. Нөхцөл байдал бодсноос арай зүгээр байдаг бөгөөд Ариад юу ч тохиолдоогүй байдаг. Харин нэгэн хүний тархи цуглуулдаг сүнс гэрт нь ороод ирчихсэн. Кейн тархийг сонирхон зогсноо оролдоод. Манай хиж сүнсийг мэдээ зогтож байшингаас бөгөөд амжилттай гарч чаддаг. Кей харин гарч байх үедээ хөлнөөс нь нөгөө сүнснүүдээс нэг нь дата лефт рүү аваад орчихдаг. Кейг аврахын тулд його лефт рүү хамт орчихно. Тархи цуглуулдаг сүнс нь өмнө нь 4 хүнийг алчихсан. Тэгээд алсан хүнийх нь сүнсийг тархиар нь удирддаг адгийн новш байх нь тэр. Його ч өөрийнхөө сүнс барьж явдаг хар гинжээр ачаар нөгөө хорон санаатай сүнсийг бариад авчихна. Харин өмнө нь түүний гарт амиа алсан 4 сүнс нь нөгөө адгийн сүнсийг өвч нэг хэсэгтэй л нөгөө 4 сүнс адгийн сүнсийг тамалдаг. Тэгвэл охинд аюул тохиолдсон гэдэг нь энэ сүнс байсан бөгөөд ахыхан сүнстэй хамт байсан нөгөө цагаан сүнс байсан тэр аж. Сүнс нь бусад сүнснээс илүү хүчрхэг хөөхөлтэй нэг хийхэд эвдлээд гараад явчихсан байсан юм бэлээ л дээ. Його гэхдээ учрыг нь олж нэг аврах том бомбрушны толгоогоор дотор тус сүнсийг хийгээд лацтаж орхидог. Ария өөрийнхөө дагаад байсан эвгүй мэдрэмж байхгүй болчихсон учраас баярлалаа гэж хэлээд нөгөө хэдээ салаад метрон суугаад гэрийн зүг явна. Дараагийн өдөр нь його шинхэн хүчрхэг сүнс байрсан даач их олзуурхаж байдаг. Його ээж аавыг нь алсан сүнс иймэрхүү хүчтэй нэгэн байх ёстой гэж бодон тэр сүнсийг хайх ирэлтээ гарна. Дараагийн очих газар бол нэгэн цайз юм. Цайз үнэхээр сүнстэй байхаас гадна үүдэнд ороход л маш олон учир битүүлэг хар сүдрүүд манай хоёр руу дайна. Кей сүнсүүдийг бүр чихэмлэлүү хийгээд л үнэн сурчихсан бүр. Дараа нь харин нэгэн хөгшин эмэгтэй учирна. Энэ газар угаасаа 1500 цэргүүд өмнө нас барж байсан муу ёрын газар байх нь тэрэ. Кей його хоёр цаашаа явах тусам сонин явдал болно. Хөгшин эмэгтэй йогог хөтлж алхаж байгаа юм шиг Кей ч хөтлж алхаж байгаа юм шиг. Их ойлгомжгүй зүйлс болж байгаад його ухаан алдаж газар унахад хөгшин эмэгтэй амттай байна гэж хэлдэг.
Дараа нь Кэйийн гидснээс нэгэн эмэгтэй гарч ирж Кэйийн хоолойг зусчихдаг. Кэй ч урд нэгэн толь шиг зүйл харагдана. Кэйийн эргэн тойронд маш олон сүнслүүдийн гар эргэлдэж байх нь тун хачаа. Кэй ухаан мэдрэлгүй урагшаагаагүйгээд дараа нь нэг ухаан алдаж унахад буцаад голын дэргэд ирээд ухаан мэдрэлгүй уйлж эхэлнэ. Яг тухайн мөчид Йога ухаан алдаж унахдаа буцаж эмэгний нүд рүү хүүхэлдэйтэй хэсгээж ихэж байгаа. Дараа нь голын дэргэд очиж гинжээр хайр найргүй нөгөө эмгэнк чинь ташуурдаж балбсан байдаг. Яг үндэ Йогагийн хуулбарыг харсан Кэй яг галзуу хүн шиг л чи зүгээрөө гэж хашгирч байхад азар жинхэнэ Йога гарч ирснээр Кэйийн амь насыг дахин аварна. Дараа нь яг жинхэнэ адын сүнс нэг ламын сүнс байж таардаг. Лам энд байгаа бүхэл энгийн хүмүүс амьтад гэд бүгдийг үхэлд хүргэсэн жинхэнэ адын лам байсан байдаг. Охин өмнөх цагаан сүнсийг гэмгийн сүнс нарыг чөлөөлж хэдний амар амгалан болгоно. Энэ удаа сүнсийг ангуучилж өмнөхөөсөө илүү аимшигтай хэцүү байсан билээ. Дараагийн өдөр Айко Йога Кэй дахин нэгэн адал явдал гарна. Энэ удаа хотоос гадна замдаа нэгэн хүнсний дэлгүүр орсны дараа нүүрэндээ ууттай гарыг зөндөө хатчихсан нэгэн сонин зүйлтэй таарна. Тэр зүйлийн хажууд зурагт байх бөгөөд зурагтын дотроос дайнд нас барсан тэр дундаа ам нь цангаж нас барсан цэргүүд байдаг. Манай гурвч цэргүүдийг удирдах байсан мануухагийн толгой доторх зүйлсийг гинжилж бүх цэргүүдийг алга болгож чаддаг. Дараа нь нэгэн харанхуй хонгол руу орно. Энэ үйл явдлын дараа Айко яагаад ч бүүмид нөгөө хоёроосоо салчдаг. Тэгээд ганцаараа явж байтал нэгэн охинтой таарна. Охин өөрийгөө ютубер сүнс чөтгөр хайдаг гэдгээ хэлнэ. Тэр хоёр хамтдаа хонглолоос гарах гэсэн боловч нэг байранда дахин эргэлдээд лүүплэгдсэн байх нь тэр. Тэр харин яг үнэндээ Айко Йога Кэй 3 хамтдаа алхаж байдгийн тунс сонин. Айкогийн ухамсарт харин нэгэн өөр газар байгаа бололтой тун удалгүй аимшигтай аврагдсан цөмс гарч ирнэ. Энэ хонглыг тэр өвхлээр дүүргэсэн байдаг. Мөн алсан бүх хүмүүсийнхээ нүүрний ярсыг нь хуулаад цуглуулдаг аимшигтай ярахчин сүнстэй манай гурав учирсан байлаа. Өмнөх сүнснүүдийг бодлол нилээд хүчршиг байх нь тэр. Манай гурвыг алах гэж зогсоо зайгүй дайрна. Сандарсан Кэй яахаа мэдгүй сандарч байхад Йога сүлд лацдсан сүнсийг гаргаж ирнэ. Хонглын мангастай тулдууж цаг хойжиж эцэс сүлдээ хонглоос гарч ирж чаддаг. Гол нь нөгөө сүнс манай Айкогийн бие чингсэн учраас манай гурав буцах замд осолд орж үхэхээр шахна. Йога адгийн сүнсийг дахин нэг өөр бамбрууш дотор хорсноор энэ удаагийн адал явдал дуусна. Энэ удаагийн үйл явдал манай хэдэд тун хүчтэй зохилт өгнө. Учир нь хин нь бараг өөхөх шахсан учир тэр юм. Манайхэд бууж өгөлгүй Йогагийн ээж авийн булшин дээр очиж зорилгоо дахин санснаар дараагийн андаа гарна. Сүнс сангуучлах нь энэ гурийн хийх ёстой зүйлсийн нэг болжээ. Дараагийн очсон газар бол зочид буудал байдаг бөгөөд Сүү Банан гэдэг нэртэй өмнө нь энд Якуза байсан бөгөөд охтуудыг хэрцгийгээр алж хидэж зугаагаа гаргаж байсан байдаг. Үгсэн охтын сүнс энэ газараар дүүрэн баргал сүнсний айрам үүсчихсэн байдаг. Толгойлогч сүнс үүсч нойлын өрөөндөө амьдрах болжээ. Айко Йога Кэй хүссэн ч тэр газар руу орох төлөвлөгөө зохионо. Хамтдаа орно. Өөрийн гисэн даалгавар аваад Кэй өрөөнд дотор сүнснүүдтэй муур хулган болж тоглож байхад зарим сүнснүүд Кэйтэй Айкогийн дүрд хувирч хуурах гэж оролдоно. Үнэн залтай. Айкогийн дүрд орсон сүнс Кэйг ухаан санааг ёстой самруулж алах гэж оролдсон боловч манай хоёр Кэйг аварч бас аюултай сүнсийг бас нэгэн бамбарч дотор хорж чаддаг. Дараа нь манай хэд нэгэн алтартай сүнс устгагч эмэгтэйтэй учрна. Кэйч харин салж явж байгаа нэгэн хүүтэй учирч хүү үнэхээр муухай зураг зурсан байдаг. Хойд ээж нь аавыг нь өөр эмэгтэйтэй хуурж байгааг зурсан байх нь тэр. Дараа нь бүгдийг нь хүү өөрөө гараараа алж байх юм. Кэй зөндөө сүнс жүтгэртэй учирч байсан учраас хүүг энгийн хүн биш гэдгийг гадарлаж эхлэв. Хүү дараа нь махан бөмбөг алсан хүмүүсээрээ хийж тэр хүмүүсийг идчихсэн байх нь бүр аимшигтай. Энэ хүүгийн сүнс нь өмнө нь учирч байсан сүнснүүдээс хав илүү хүчтэй байх нь тэр хүүхдийн сүнс учир. Азар Йога өмнө нь хорж байсан сүнснүүд байсан учраас тэднийг дуудаж хүүтэй тулдуулж байгаад арай гэж хүүгийн үлссэн сүнсийг тамгалж чадна. Бүх зүйл дууссан хойно мэдээж цагдаа нарыг дуудаж өгсөн хүмүүсийн зохицыг олно.
Дараагийн өдөр сургууль дээр нэгэн сүнс гарч ирснээр Його охин тун амархан сүнсний учрыг олчихно. Ингээд бүх зүйл дууслаа гэд бодож байтал үгүй байдаг. Нөгөө ядаргаатай Ари охиныг дагаад байсан цагаан сүнс дахин гарч ирчихсэн. Лацаа эвдэлчихсэн бололтой шүү. Ари охин маш том аюултай нөхцөл байдалд оржээ. Його гэрээсээ гарч нөхцөл байдлыг өөрөө учраа олохоор шийд бас нэг өөр хүүхэлдээ барьсан шүхэртэй охин гарч ирдэг. Охин тас хар хувцс өмссөн байх бөгөөд охин би чамайг танина Його гэж хэлдэг. Охин бас чиний хийсэн бүх зүйлийг би зөндөө хүмүүсийн амь насыг аварсан намайг Дороти гэдэг гэж танилцсан. Мөн энэ удаагийн аюул хэдхэн хүмүүсийн амь нас биш. Япон улс тэр чигээрээ аюул занал хийх том даалгавар учир охин гарч ирсэн гэдгийг хэлнэ. Ари охиныг аврахаар бас нэгэн залуутай ярилцаж байгааг хэсрүүлж ин тус аним нь 25 ангитай учир 1-р бүлэг ингээд дуслаа. 2-р бүлэг гарч ирэхлээр тэр доорн хийнэ. Тэр хүртэл надад бэлдсэн тун сонирхолтой аним байгаа шүү. Лайк сабаа давж тэр доорн үзээрэй. Намайг дэмждэг та бүхэндээ би дуртай шүү.